Яаж байгаа юм бэ ч та корнера төлөө яаж байгаа хүмүүсийг та нарт яаж байгаа? Өөдгөл ахгүй ард түмдээ нэгж олон шүү дээ. Дандаа хүний тушаал билүүрээ дараа нь өөртөө шоронд ордог байхгүй эднэр. Эдгээр тэгэл дараа нь сүлдээ тэгэл энэ том дагнын золиос нь шоронд ордог л эцтэй. Өөдгөө юм зүгээр. Шал өөдгөө. Болчгол. Ингээ хүмүүстэй дээрлэх үү. Жинхэнэ дээрэмчтэй энэ дотор суужаа та нар яаж чадахгүй шүү дээ өгсөн оноо. Тушаал гэжтэй юу юу гэсэн паспорт монголчуудаа аав гэж байгаа юм уу? За энэ ч одоо шууд олон улс цацаа ич. Монгол улсад орчид алга. Цагтаагийн хүчээр бүгдийг шийддэг. Ямар царайчтай хүмүүс сайн нүдэд авч. Яа гэх. Тушаал нь тий хаашийн тий хэн өгöd байгаа юм дэр тушаалыг. Тэ. Танаас ч одоо энэ газар хорооны хүмүүсүүдээ Монгол хүмүүсүүдээ танараа. Хүний эрхийн конвенцэд нэгдчихэд энэ цагдаа жагсаал хувцастай энэ юм. Одоо надад төлөөж авахгүй. Нүүр гэж хэлээ. За. За би захимжийг бүр ихээр таад уушиг танилцсан. Чигтэлэг захимжийн захимж 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр дугаар А87 Улаанбаатар захимжаа авсан. Монгол улсын засгийн нөхцөл төвийн нэгж түүний өдөртгийн тухай хуулийн 29-р зүйлийн 29-ийн 2, эрүүл мэндийн тухай хуулийн 11-р зүйлийн 11-ийн 2-ийн 1, жагсаалчдаа хийх зургийн тухай хуулийн 14-р зүйлийн 14-ийн 1-ийн 5, эрүүл мэндийн сайдын 2010 оны үсгэлэнгийн хүл үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай 233 дугаар тушаалын 2 дугаар зүйлийн 2-ийн 4-ийн 3, 3-ийн 6 дахь хэсгийг тусгаж үндэслэн захирамжлах нь 1, тус дүүргийн 4-р хорооны нутгийн хэсгэр дэх хэлэв текстийн хөшөөний урд үзэсгэлэн зарж буй Босоо хөх Монгол төрийн бус байгууллагын гишүүн П Шинжи Аравдан, Г Батбаяр, Г Алтан Заяа, Д Бүрвжав, Д Алтан Гэрэл, С Ган тогтох, Яа Боргуу нарын 7 иргэний эрүүл мэндийн байдалд оройтож цаашид хүний амь насанд хохирд очиж болцсохгүй. Болцсоо нөхцөл үүсч эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр эрс цэрэгчлүүдийн үндэмжээр биеийн байдал төрөв ба түүнээс зээш онооны төвчөнд очсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагаас эхлэн мөсгөлөг зогсоож гадны эмнэлэгт оруулах бай. 2. Дээр хэрэгтийг гадны эмнэлэгт оруулах эмнэлгийн тусламж үүсгэх яралтай хэрэгжүүлэлтийг эрүүл мэндийн төв C5-гаар нийгмийн хөдөлмөрийг сэрхийлэх аюулгүй байдлыг хангах эмнэлгийн байгууллагууд ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлыг цагдаагийн нэгдүгээр хэлцээ оператор нарт тусгаж үүрэг болгох бай. 3. Захирамжийн хэрэгжлийг хан ажлыг засаг даргын урлагч Б мөнгөд даалгах бай. Засаг даргын гам болох гэсэн ийм захирамж гарсан. За энэ захирамжийн дагуу бид үүсгэн зарж байгаа нэр бүхий иргэдийг албаны эмчээр оруулахаар эмнэлгийн байгууллага цагдаа хэлсэн бид хэлсэн байна. За энэ үйл ажиллагаа явуулахад манай Чингэлтэй дүүгийн цагдаагийн нэгдүгээр хэсгээс та бүхэнд албан мэдээлэл хөргөж байгаа өөрөө. За энэ албан мэдээллийг би унш танилцуулъя. Урд нь та бүхэнд албан мэдээлэл зөндөө өгч байсан. Өрөөний юм дээр нэг байна. Зүүн чингийн нэр байна. Тэгээ нааш. За яа. 7 хүн байгаа тийм.
Мөнгө гэсэн үг шүү. Нэмээд одоо эрүүл мэндийн төвөөр ороод шинжтэйгээ өгöd апс нь үлдээхээс би тавиулаад Цагдаагийн бүртгүүлдэг учраас тэр бол цагдаагийн бүртгүүлдэг бичиг өгөө. Өгсөн бичиг наа. Тэр бичсэн бичиг байна. Тэр одоо заавал. За тэр засаг дарга тэр цагдаагийн бүртгүүлж байгаагүй учраас Тэр өнөр чимгийн бичиг байна уу? за тэр бичгээ байвал үү. За надад мэдээллүүдийн өг. Тэрийг асуу. Бототроо. За энэ цагдаагийн захирамж Байна. За. За энэ мэдээ байна энэ хат. энэ мэдээллийг урд нь та бүгдээрээ 6-7 удаа авсан байна. Энэ дээр би энэ мэдээллийг дөрөв За энэ дээр гол нь юм байна. Ийм цагдаагийн аль багчийн хууль ёсны шаардлагыг бидний үйл ажиллагаанд цаадуулахгүй байхыг алдсан гэж байна. За Монгол Улсын жагсаал цагдаагийн их журмын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь заалд жагсаал цагдаагийн зохион байгуулагч болон урагчч нь тэр журам хууль ёсыг сахих талаар цагдаагийн аль багчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. 15 дугаар зүйлийн 7 дахь заалд жагсаал цагдаагийн энэ хууль заасан журмын дагуу албанд харах явцад хүч хэрэглэх буюу бусад хэлбэрээр эсвүүц зөвшөөрсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээж эхэлгүй бол Өнөр чимгийн дуудаа. цагааны хариуцлага хүлээж гинэ. Ийм тав цагдаагийн ажлыг хүндэт гэж сайн дураараа албан эмчэд хамралтыг зөвлөж байна гэсэн ийм зүйл. би нэг юм асууя. Өнөөдрийн цагтаа хамгийн их байсан. За Би өнөөдрийн төв эмгэгтэн бүгд За бототроо ажиллагаанд орно. тэр би энэ хараа. Энэ хүнийхээ хувьд шүү дээ. Ой. за гамбата яа Баяр. Бэж одоо ингэж Бидний үг дээрээ миний үгийг сонсоорой. Ой. Цагтаа бас сонсох хэрэгтэй шүү дээ иргэнийхээ үгийг. Тийм учраас эмгэгт бүр итгэхгүй. Хортой тарай хийх, хортой юм уу хэн батлах миний амьд гэсэн. Өчнөө их орончдыг авсан шүү дээ. Самболдоо ажиллаа. төрөх үгийг Төрийн байгууллага хариуцсан үгүй. Төрийн байгууллага хариуцсан үгүй. За энэ би зөв одоо. Хажаа надад хадаа өдөөсөө одоо надад одоо. За ийш хандж Загаад манай хүмүүсийг албадтан нэмчлэгээд аваад явчлаа. Тэгээ бид бол одоо цагдаа нар бас ард түмэн учраас эдэрт ямар ч буруу байдаггүй учраас бид нар ивэр эдэртээ маргалдаж ямар нэгэн заандаж авсан майлцсан ч юм уу тийм зүйл гаргаагүй. Яг бол цагдаа нар ч гэсэн дотроо ийм төртөө байгаадаа гутарч байдгийг бид бас мэдж байгаа. Тийм болохоор цагдаа нартаа ард түмэн бол тэрсэлтгүй гэдэг үднээс нэгдүгээрт нэг асуудлаа шийдсэн. Хоёрдугаар энэ их уналт сүнэлт энэ өнөөдөр Монгол гэрэг өчнөө муу ёрын аргаар буулгаж байгаа. Энэ бүхэн маш том босолт болно. Тэгээ юу болоо шүү дээ. Энэ ялангуяа уул нэг энэ жижигхэн үлтер хамаагүй нэг юу яагаад гэдэг. Юу сууслаадаг телевизч одоо таг байхгүй болсон шүү дээ. Тэгээ шөнийн цагаар ийм асуудал шийдэж байгаа нь үнэхээр Монгол хүн, Монгол язгуур, Монгол сэтгэлгээ алдагдсан байна. Би одоо 3 хон ийм товчхон хэлчихье. Нэгдүгээр ноён уулаа аварч заавал дархан цаацтай болгомоор байна. Тэгэд би энэ их орныхоо төлөө уул ус газар шорооныхоо төлөө тэмцэж байгаа энэ сайхан сэтгэлтэй залуучуудын төлөө би хувь хүнийхээ хувьд бүхнээ зориулж тэмцлийг бас дэмжих болно. За хоёрдугаарт Монгол улсын төр засгийн бүтэц зохион байгуулалт тогтолцоо нь үнцээрээ өөрчлөгдөх ёстой юм шүү. Яагадгүй бид нар одоо Чингис хаан шиг хаанаа өгүүлж байна. 9 үрлэг шиг тийм парламентын 76-ыг болиулаад 9 үрлэг шиг тийм онцгой байдлаар бэлэн болсон бид нар засгийн одоо газартай болмоор байна. Яамнууд нь дэд бүтцээ хөгжүүлдэг жинхэнэ одоо энэ материал руугаа орсон жинхэнэ яамнуудыг бид нар хүсэж байна. Яг тэр хороодыг хөгжүүлэх дээр тулгуурлах энэ хэлэгч өөрөө ингэж хэлдэг. Монгол хүний оюун ухаанд дэлхийн дэвжээ хэрэгтэй гэж хэлдэг. Гэтэл энэ худлаа юм байна. Монгол улсад дэлхийд ноёргсон уран зургаар Монгол улсаас дэлхийд оюуны спорт төрөл гаргаж чадсан шүү. Одоо улсад бид бас